Дархуул аймгийн Ангаахын шинжлэх ухааны үндэсний сургуулиас ирсэн. Түүхийн хичээлийн багштайгаа цуг 3 ийм хэсэг анги ирсэн байгаа. Шин содон үзэж харж байгаагүй эртний юмнуудыг хараад алмаараа л тэгэл бишрээл явж байна да. Энэ музей үзэх гэж хувцас бэлдэж ирсэн байгаа. Үндэснийхээ өв соёлыг сурталчлан таниулах зорилгоор хүүхдүүдэд бол тогтмол музей үүсгэж байгаа. Манайх гэрүүдээр өнөөдөр Чингис хааны алтан хөргийг үзлээ. Чингис хааны эсрэг цагаан тугийг тавьсан байна. Маш гоё болсон байна. Миний бол зүрх догдолж байна. Тэгтээ би анхудаа орж ирж байгаа болохоор амар баяртай байна. Хүрээлтэй байхдаа бүгд юм ингээд ийшээ орох хүсэжсэн. Тэрвээ тийм болов ингэж гайхдаг байсан. Яг түүх соёлоо ингээд мэдэж авсан амар ингээд ер нь сэтгэл сэргээгээд амар гоё боллоо. Тэгээд яг юу хиймдээ ингээд хамт олнороо цуг явснаас ингээд гоё дурсамжтай боллоо. Аюу гоё тийм огшсон гоё Чингис хааны харангуут тийм нэг. Ер нь би ингээд тийм музей дээрэр нэх явж байгаагууд ингээд музей дээрэр яваад үзэхлээр ер нь л аюу их тийм нэг түүхийн юунууд их хэрэгтэй мэн гэдэг ойлголоо. Ер нь бол тийм үзэж явж явах хэрэгтэй, түүхээ судалж явах хэрэгтэй. Ер нь Монголын түүхийг тэгээд ер нь л тэгж явах хэрэгтэй. Хамт олноороо ингээд нэг өдрийг цагийг зөв болгосон өнгөрсөндөө ингээд маш таатай байна. Та цэргийн хамт олноороо ингэж үзэн гэдэг ер нь нэг бодлын дурсамжтай, нэг жилийн цэргийн албыг ингэж өнгөрөөнө гэдэг л. Та бүхэн ч гэсэн таашд ингээд найз нөхөд хамт хайртай дотны хүмүүстэйгээ ингээд их Чингис хааныхаа үндэсний музей ингээд үз түүх соёлтойгоо танилцаарай.